Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очор. Хүн биш. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Өөрийн шаргал гэгээ дөнгөж туяарсан цагаач модод их уулсын өмнөд тормоог бариад ганц өчүүхэн гэрэл ялталцсаар өгсөн. Түүнийг сайтар лавсгавал ГАЗ 61 маркийн борногоон өнгийн машин байхаж. Угтаа энэхүү машинд сум нэгдлийг хариуцсан цагдан сэргийлэхийн төлөөлөгч бор өөрийн туслах гава жолооч цоожийн хамтаар явна. Тэдний хин хинийхэн царай баргар байх бөгөөд шөн дөлөөр өлгийтэй хүүхдэн өвөртөлж очсон Дүрмэ бүсгүй үгэнд итгэх үл итгэхийн завсарт тийм байх вүлээ. Одоо Дүрмэ сумын эмнэлэгт буй ааж. Ямраар ч уулын мухарт байх төдвийн буйдхан өвлжөнд учир битүүлэг аимшиг тэрэг гарсан нь лавтай. Гэхдээ бүсгүй хэлсэн шиг адгуус амтан бус гэмт итгээд байхаас зайлахгүй гэдэгт бор төлөөлөгч баттай итгэсээр явна. Шөнжин цас ухаж зүтгүүлсэн бор тэргүүтэй 3 хүн сая л нэг төдвийн гэрийн бараг харлаа. Суур хонд нь хотныхон захад таруухан тогтжээ. Өөрөөр мал амтны бараа гэж үзэгдсэнгүй. Өвлжөөний ганц гэрийн яндангаас утаж үзэгдэхгүй байх нь цаанаал нэг зэврүүн сэтгэлд даанчиг хүйтэн. Бор гэрийн зүг ширтэж хэсэг болсноо. Зоожо машина унтра. Гурвуулаа явгнаар дөхөй. Гэж шидмэгхэн тушаалаа. ГАЗ 61 машин огцомхон тормоз гიშгээд өвлжөөнөөс 500 орчим метрийн холд зогсов. Төдхөн машины хөдөлгүүр унтарч 3 ир бууж ирэхажээ. Төлөөлөгч бор ТТ маркийн гарбуу барьсан байх бол өнөө хоёр нь нэжгээд Орос винто барьжээ. Тэд машинаас буумагцаан ямархан ч чимээ гарахгүй хичээж төдвийн гэр өдөө цувралтан явцгаав. Энэ мөчөд өглөө наран зүүнтэй хэцэн оройг дөнгөж байлаа. Бор түрүүлэн алхасаар гэрээс 50-атхан алхмын хэрд очоод нэгэнтээ зог тусч гардах бууныхаа үзүүрээр нэгэн зүгт заав. Тэнд төдвийн тайг нохоо нь гидсэн хүү татуулж аль хэдийнэ хөлдүү газартай наалдаад талисан харагдана. Үүнийг харсан ирчүүд улмаач болгоомжтойгоор гэрээ өдөөд өглөө. Тэд одоо гэрийн үүдэнд тулжээ. Төлөөлөгч хоёр нөхрөө ардаа бэлэн байхыг сануулад өөрөө үүдэнд тулж чимээ чагнав. Гэрт намгүй мажээ. Гэхдээ хэн нэгний хэржинтэл амьсгадах мэт чимээл дуулдана. Бор төлөөлөгч хаалганы бариулаас нэгэнтээ атгаад түрхэн эргэлзэж гараан тавив. Тэгснэн тотхны эсхийг зөөлнөр сөхөж дотгошоо харлаа. Ингмэгцэн халуутсан төлөөлөгчээр эгээтэл хашгирч орхисонгүй биеэн барьлаа. Гэрийн зүүн талд хөөрхий төдөө ам нь хий ангалцаар дээшээ харж хэвтэх бөгөөд түүний дээрээс өснөөс болсон хүн дүртэй амтан мордож суусан үзэгдэн. Гэхдээ тэрхүү амтан зүгээр ч нэг төдвийг дараад суусангүй. Ингэр цэжиг нь хаг татаад халуун зүрхийг нь дөнгөж суглаад гар дээр нь бунжигнүүлэн байхажээ. Төлөөлөгч нүдэн цавчиж чадахгүй ширтсээр. Төдөө амнаасаа хар хүрэн цусаар нэгэнтээ тургиж орхиод ам тавих мэт үзэгдэн. Бор төлөөлөгч бууга чангалан атгаад гэрийн хаалгыг хуу татаж орлоо. Тэнд чухам юу байгааг мэдээгүй ч хоёр нөхөр нь түүний араас шулуухан явж оров. Ингэснээр том баг бууны дуу олонтой нүргэлж хүмүүн бусын бархирах дуун нэгэнтээ хадаад намгүн болов. Гэрээс холгүй байх хонин сүрэг элэг чимээнээр багхан үргэж захаасаа хэвтрээс босч холджээ. 3 ир гайхширсаар гэрийн баруунд зогсон. Харин гэрийн зүүнтэй ам тавьсан төдвийг дарсан чигтэн үл мэдгдэх амтан хэвтэж үзэгдэн. Бор төлөөлөгч хэсэгтийн алмаарч зогссноо. Энэ одоо юу гихч вэ? Цус урсаж үзэгдэхгүй юм. Үхсэн л байдаг байгаа та. Гэд урагшаа багхан алхаж дөхөв. Ингэхэд айж балмагдсан хоёр ир буугаан бэлэн байлгаж тэрхүү өснөөс болсон амтны зүг ширтсээр зогсон. Бор аажуухан дөгсөөр өнөөх амтныг хөлөөрөө зөөлөн өшөглөж үзв. Тагчиг ажээ. Бор гараан сунгаж мөрнөөс нь татхад өнөөх амтан төдвийн дээрээ салж хажуу тийшээ сулбаан унлаа. Одоо үзвэл тэрхүү амтан үсээр өвч бүрхэгдсэн хүн гэмээр харагдана. Гэхдээ аманд нь арзаж ордоос нь 4 хос соёо харагдана.
Ямартай ч уг амьтныг үхчээ хэмээн сансан бор багахан тайвширч уртаар амьсгал аваад төдвийг ширтэж малгаагаан авав. Тэгснэн хөөрхий минь бид жаахан хооцорчихлоо. Төдөв маань энэ амьтантай бүхэн шүнжин тэмцэлдэжээ гэж дуулдах төдий шивэнлээ. Харин энэ үед гаваа "Хүй төлөөлөгч тэрийг хараа" гэж чангаар хашгираад бүгдийг цочоож орхив. Бор шуудхан л өнөө амьтан руу буугаан чиглүүлж хараад таг хөшөж орхихон тэр. Саяхан л түүний хөл дор хэвтэж байсан өнөөх амьтнаас хэдэн хар хялгас төдий зүйл үлдээд ор мөргүй болж орхижээ. Зүйрлвэл хар адууны сүүл тараагаад хайсан шиг хэдэн урт хялгасал үлдсэн байхач үүнийг харсан ирчүүд бүгдээр өөрийн ирэхгүй дав хийж арга шухарцгаалаа. Бүдгхэн шар гэрэл ёлтойсон бэсэрхэн өрөөнд бор төлөөлөгч номхон зогсоод нэг зүгт ширтэн. Харин түүний өмнөх мухар модон ширээний ард Улаанбаатар хотоос ирсэн дамар ногоон малгайтай дотоодыг хамгаалах яамны төлөөлөгч болох залуухан шар ирээ их л бухимдсан байртай суухаажээ. Тэрээр ширээнэ байх нэгэн хуудас цаасыг эргүүлж тойруулж хэсэг ширтээд борын нүүр өдөө аймуутай харна. Тэгснэн "За нөхөр бор, та энд юу бичснээ мэдэж байна уу? Энд чинь нам төрөн үгүйсгсэн хэрэг болох гээд байна гэдгийг та эрх биш мэдмээрсэн" гэд ширээнээс аажуухан боосч борын өмнө ирж зогсов. Бор шүлсэн гүтхийтэл залглаа. Залуухан төлөөлөгч түүний нүд рүү цоргих мэт ширтэн. Тэрээр "Нөхөр бор, та анхааралтай сонс. Би нэг удаа харж үзээд та нөхдийн энэ мэдүүлгийг дээш илтгэхийн азнай. Харин та хоёр Дайны Баатар төдвийг хороосон алуурчныг заавал олж ир. Мөн өөрийн туслах болоод жолоочийнхоо амыг хэрхэн хамхиулахаа өөрөө мэд. Дахиад энэ мэд үгс олны дунд асах аваас сайхан мэдээрэй. Энэ эсэргүү утгатай яриаг одоо намдар ойлгов уу?" хэмээн шазууртайгаар шивнэлээ. Бор үг дуугүй твхийтэл ёслов. Төлөөлөгч саялныг багхан инээмсэглэж борын мөрөн дээр зөөлөн алгадаад эргэж ширээнэн суулаа. Тэгснэн "Би өнөөдөр бууцаана. Эндх хэрэг явдлыг та өөрөө мэдээд шийднэ гэж найдаж байна. Бас хүү гүнээ итгэж байгаа юм шүү. Хичээжэд үзээрэй дээ. Тэр дүүрэмаг хүүхэдтэй нь Улаанбаатар хот руу авч явна. Тийм болохоор түүнд санаа зовох хэрэггүй. Бид эмнэлэг сувлалд хэвтүүлж анхаарал хандуулах болно" гэж хэлээд ширээн дээр байх хэдэн хуудас цаасыг авч ширэн сүнхэндэн хийлээ. Шөн дунд хэдийнэн өнгөрчээ. Төлөөлөгч бор гэрийн хомроо суух бөгөөд гэрийн баруунтай гаваа цоож хоёр их л нурмгар царайлан байхажээ. Бор өнөөх хоёрын харж хэсэг суугаад айдуу ухнаар толгоос эксэрснэн "Та хоёр чинь яадаг улс байна. Би бүр ингэх үе гэж сануулсан та. Дээшээ бол яах вэ, итгэвч вэ, үгүй ч вэ? Үнэн мөнөө хэлээд үтсэн зөв. Гэхдээ энэ хэргийн хариу уучиг зааврыг гэртэл амаа мэдэж аваарай гэж мөн ч хэлсэнтэй. Хамтдаа дээлээ нөмөрөхөд тулаад байна шүү нөхөд минь" гэж их л ундуутайхан хэлээд тамхиан асаав. Гаваа цоож хоёул гэмжсэн өнгөөр нэгнэн ширтэн. Гэтэл гаваа царайчлах байртайгаар бороод дөхөөд "Үгүй тэр дүүрэмаа бүсгүй. Эмнэлэгт байхдаа л баахан цуурсан байна үлээ. Тэгээд таарсан хүмүүрд асууж шалгаагаад" гэхүйд бор яриаг нь таслаж "Гаваа минь, тэр айж мэгдсэн хүний үгийг няцаах шиг амар зүйл үгүй. Гэтэл чи давс хужир нэмээд явж байдаг. Одоо наад яриагаа намжаа. Дахиж хэлэхгүй шүү. Хэд хоногоос төдвийн өвлжөөр явна. Хэргийн газрын орчмыг шинжлэн таних хэрэгтэй байна. Цааш уулаар явах тул гурвал морьтой явна. Өөрсдийн хувийн бэлтгэлэн базаа" хэмээлээ. Гаваа цоож хоёрын хинхэн нь дуугарсангүй. Дор бүрнэн чимээгүйхэн толгой дохиод гэрээс гарцгаалаа. Бор төлөөлөгч одоо ганцаар үлджээ. Тэрээр гэрийн хомроо байх орон дээр гэдрэг харж хэвтээд бодлогошрон. Төдвийг хөнөөсөн амьтныг бид гурвал харсан байдаг. Бүр харснаарч барахгүй хороосон гэж болмоор. Гэтэл тэр хаачив. Гурван хүн хамар дороосон алдчихна гэж байх уу? Гэрийн хаалгач онгойж амжаагүй дээ. За ямартай ч төдвийн өвлжөөрөл явцгаая. Тэр хаваар явхад ямар нэгэн улмөр олдчил таарах ёстой. Энэ хэргийн учрыг олохгүй бол хар толгойтой болоо хурааж мэдгэн.
хэмээн бодсон бор ухсгийж босоод дахин нэг тамхи ороож эхэллээ. Өдрийн албан нэгэнд барсан хаврын ихний цагаанаар жаргах тунчигд өгсөн цагаач төдвийн өвөлжөөний урдхан талаас 3 морьтон яарахун хатруулсаар очиж харагдах нь төлөөлөгч бор тэргүүтээ цоож гаваанаар байлаа. Хэдхэн хоногийн өмнө том цагаан гэр дүнхий жалсан эл өвөлжөөнд одоо хүм малын зийж мэддэхгүй ховхоосон үзэгдэх. Учир нь нэгдлийн даргын тушаал ёсоор төдвийн гэрийг буулгаж мал хувийг нь сум тийш татсан хэрэг байв. 3 эр энтрийг ширтсээр өвөлжөөний сарвчинд тулан бууж морьтон уйцгаалаа. Ингэсний хойно бор зугуухан алхасаар гэрийн буур орчимд хүрээд за та нүүдэл суудал гэж олон хүн ирээд үзэгдэх мөр барих сэжүр гэж юм тунч хэцүүхэн болж тээ. Гэснэн жаргах төгсөн наран өдөө харж гар сарвчлаа да. Нэгэнт нар орж байгаа хойно эндэн нөмөр бараадж хоноод маргааш эртхэн хоньны бэлчээрээс нь эхэлж сэжүр хайда. Гэлээ. Үүнээс төдийл удалгүй наран жамааран жаргаж модод уулын амандах өвөлжөө үдшин бүрийд өвч автав. 3 эр энэ хугацаанд галтуулж хээрийн борцайг дариглуулж амжижээ. Тэд аяг тус бүртэн царцсан мах хөшөглөж халуун цай хийж таатаяа хоочлоо. Гэвч төлөөлөгч борын сэтгэл гадна үзэгдэх шигэн төдийл таатай байсангүй. Түүний тарих толгойд өнөөхөл өөрийн гараараа буудаж тонлогсон ч өчүүхэн хар ус үлдээгээд нүдэн дээр нь замхарсан хүндүрт ёрын амтан л бодогдсон. Яалтчгүй л бодтой биетэй амтан байсан юм да. Хэрвээ хийдүрт үзэгдэл байсан бол хүнийг яаж хорлох вүлээ? Гүй тэгээд буутахад үгсэн шиг л болсон. Энэ хэргийн учрыг олохгүй бол эргээд өөрийнхөө толгойг л цустах болж таарлаа. Яа идэвэц. Эсэргүү гэж солдуулаад хороогдвол энэ би яах вэ гэхэд үлдсэнд минь юу болох вүлээ? Борыг ийм бодож суутал өвөлжөөний зүүнд байх модод хэцээс ямар нь үл мэдэгдэх ёрын амтны дуу цуурайтан хадаж 3 эр давх хитэл цочлоо. Тэд бүгдээр үг хэлэлцсэнгүй BBC-г чимээгүй ширтэж сонор тавина. Гэхдээ бүгдээр өөрийн мэдэлгүй л буугаан атгацгаажээ. Хэдэн хором өнгөрлөө. Хар мод таснэсхийн оч хаялхаас өөр аниргүй байв. Гэтэл гаваа боргороос биш үү гэж аяархан мөртлөө итгэл муутайгаар шивнээд 2 нөхрөө харна. Харин бор төлөөлөгч хариу болгож чимээгүйхнэр толгой дөхөж хариу болгосноос хэтэрсэнгүй. Ингэсний хойно бор их л шидэмгээр хоолой засаад за галаа сайн хийж орхиод хэд сайхан буу тавиад орх. Аль хээрийн амтныг тоочж барахав. Тэгээд эртхэн нүдний хор гаргаж аваад өглөө мордцгоё гэж төс тас хэлж орхилоо. Энэ нь 2 нөхрийн зүрхийг чангалж айцыг үргэх гэсэн хэрэг төдийхөн байв. Газар тунсан хуурай хар модны гишүү тасхийн хуурах дуунаар бор төлөөлөгч дав хийтэл зочиж чимээ гарсан зүгт харлаа. Тэр гишүү түүний хөлдөр хугарсан ажээ. Гайхсаар орчнон ажвал бор хэдийнэн уулын модонд ороод ирсэн явж байхаж. Үгүй чинь юу вэ? Би яахаараа энд явдаг вүлээ? Тэр дорон нам зогсоод бүсэндх нагаан бууныхаа бариулыг тэмтрэв. Тэгснэн бүр чихээр гайхаж хоцорхон тэр. Учир нь түүний байгаа шивэр модонд өчүүхэн төдийч цас үзэгдсэнгүй. Эгээл хавар юм уу намрын цаг гэмээр дулаахан ажээ. Бор төлөөлөгч айх гайхахыг зэрэгцүүлж яхаа мэдэхгүй зогссоор. Гэтэл түүнээс холгүйхэн зайд модны мөчөр тасхийн хугарч олон морьтой хүн гараад ирхэн тэр. Бор навтас хийж доош суугаад биеэн халахлаа. Түүнээс хориотхон алхмын зайд олон морьтон гарч ирээд нэгэн чөлөөнд зогсох үзэгдэн. Төлөөлөгч буугаан суугалж тэдний зүг амьсгаа даран ширтсээр. Үзвээс өнөө улсууд Орос хүмүүс тэр бүхэл цэргийн хүмүүс байхаач. Гэхдээ өнөө цагийн зэвсэг хувцас гэх зүйл тэдэнд үзэгдсэнгүй. Бор гайхсаар нүд цавчилгүй ширтэн. 20 орчим морьтон нэг сул морь хөтөлсөн байхаач. Гэвч үнэндээ хүн тус бүрийн хөтөлгөө морьдын нуруунд багавтар ачаабыг бор лавтаа олж харлаа. Эд чинь юун ус байдаг вүлээ? Өмсөн зүүсэн алаг цог хувцас барьсан зэвсэгсэлтээс нь харахад яавч цэргийн улс биш гэдг нь нээлт. Уулын дээрэмжтэл болов. Одоо яадаг хэрэг вэ? Төлөөлөгч эрийг дөнгөжийн бодож дуусахтай зэрэгцээд модон дундаас өндөр хар томсог унсан
Шар торгон дээлтэй ширвээ сахалтай Орос эр 3 дагуулын хамтаар довтлогон гарч ирхэн тэрэ. Үүнийг харсан Бор улмаач ангаж орхилоо. Тэрхүү Орос эрийг тэр хаанагтай харсан мэт санагдана. Гэхдээ хаан гэдгийг яг энэ үед сансангүй. Тэрхүү Орос эрийн өмссөн шар торгон дээл нь Монгол дээл байх бөгөөд мөрөн дээр нь алтан саагаар эмчсэн генерал гэмээр пагон харагдана. Пагон дээр АС гэсэн хоёрхан үсэг дурайхажээ. Бор энэ удаад айх гэхээс илүү гайхах мэдрэмжинд автжээ. Тэр харцаан багхан буулгаж нэгэн зүгт хараад бодлогоширно. Гэтэл түүний чихнэн эндээс яв гэж шивнэх зөөлөн хэрнэн сөнг эм хүний дуу шивнэхэн тэрэ. Бор давхиж орчноо харлаа. Ойр орчимд нь хинч байсангүй. Гэтэл дахиад л чи энд байж болохгүй. Хурдан яв. Холт. Гэхдээ салхисвших мэт зөөлнөр сонсогдхон тэрэ. Гэхдээ энэ хоолой монголоор биш орсоор шивнэх ажээ. Бор угаас Москва хотноо очиж сэргийн сургууль дүүргэсэн хүн тул эл үгийг ин алдалгүй сонсчээ. Бор юу чи хэм бэ? Гэж аяархан шивнээд буугаан бэлэн барьлаа. Гэтэл өнөөх хоолой маш ихээр хилгэнэх мэт зэвүүтэй чангаар хашгирч асар хүчтэй салхи мэт зүйл ар нуруунаас нь үлээгээд аваад шидчих мэт болов. Төлөөлөгч Бор өөрийн ирэхгүй ордуу тавиад хоолой мэдэн бархирлаа. Тэр зүүднээсээ сэржээ. Түүний нүднэн бүхэж буй ил галын цурам үзэгдэх бөгөөд уулын их чавар нэвт хөдөрсөн биеийг нь дээлэн гаднаас жиндүүлэн байна. Бор аажуухан өндөж босоод галд хуурай гişүү шидчгээд ямаан дахаа нүмерч бодол болсоор суулаа. Харин түүний хоёр нөхөр огтын ажиггүй хөрхирсаар. Багуудын хэрд Бор гаваа цоож гурвал төдвийн хоньны бэлчээрд ирж таарав. Өнөөдөр тунчиг тогтун тунгалаг өдөр тохиосон тул 3 эр их л бие тавирун явхаач. Тэд тэн явсаар ширэнгийнх моддын захаас үргэлжлэх багхан чөлөөнд хүрээд мордын амыг татцгаалаа. Тэнд хавтгаагаараа хэвтээд үхэж орхисон ганц зэрд морил үзэгдэн. Бор тэрхүү морийг ширтэж эм тамга бие эсхийг нь нэгтлэх гэж оролдоно. Гэтэл цоож хүй эн чин дашаахын зэрд морь байна. Яагаад өнгөрсөн жилийн наадмаар төрүүлдэг? Гэж цочмогхон дуу алдхан тэрэ. Гэвч цоож ин хэлсэндээ бантах мэт болоод элэн хазаж тэр дорон чимээгүй боллоо. Үүнийг нь ч Бор төлөөлөгч яахан ажихгүй байх вүлээ. Тэгсэн ч Бор дуугарсангүй. Зэрд морины ирсэн байж болох уулын ам тишээ харцаан тогтоож хоромхон бодол хийлэв. Тэгснэн аажуухнаар морины амыг эргүүлж чив чимээгүйгээр харсан тэр зүгөөдөө аажуухан алхав. Гаваа цоож хоёр гайхсан мэт бисиг хараад түүний араас чимээгүйхэн даглаа. Уулын цаас хайлхан хайлж басчиг заримдаа шинхэн шуурсан цасанд мөр дарагдсан байх боловч төлөөлөгч Бор өөрийн сурсан сургууль хураас нь туршлагын хэргийг гаргаж үгсэн зэрд морины мөрийг дагсаар уулын зоонд хэдийнэн гарчээ. Нөрүүхэн боловч маш урт замыг туулсан тэдний морьд аль хэдийнэн амрах болсныг илтгэж хөхмахаан чичрүүлэн байв. Бор чанга дээрээс баруун хэвээсэн наран зүгт хальтхан хараад мориноосоо шаламгхан буулаа. Өглөөнөөс үд өнгөртөл ин явхад ганц ч болов үг дуураагүй түүнийг харж гаваа цоож хоёул багхан айдастай мэт явцгаана. Гэтэл Бор ажиггүйхэн инэмсэглэж морио модонд уйчгаад за та хоёр гал түлээд өрх. Эндэн цайлаад мордъё. Хэмээснэн унанг мод сандалж суугаад Бор сонингийн булангаас тастаж тамхин ороож эхлэхэн тэр. Үүнд нь хоёр эр хорон боловч тайвшрах мэт болоод саял нэг уужуу амьсгаа авцгаалаа. Гэтэл Бор цоож өдөө цоргих мэт ширтснэн. Ингээд тэр дашаах чинь хаашаа юунд явсан гэж байлаа. Чи ураг садангийнх нь хүн хойно мэтгэл баймаар. Гэд шулуухан тулгаж орхихон тэр. Цоож Борын эл үгэнд их л автав бололтой сандарч твдэх нь хэлтаажээ. Тэрээр хэсэг ээрч төгдрөн байснаа уртаар санаа алдаад малгаагаан авлаа. Тэгснэн төлөөлөгч Бор өөд арга барагдсан байдлаар ширтэв. Бор нүд цавчилгүй ширтсэн хിവэр байх бөгөөд хоолон өнгийг их л төв болгоод амтны ам гэдэг нэг цуурхаараа мунч хэцүүтэй. Цоож минь бид төрийн хэрэг гэж яваа хүмүүс худал үг хэлж хар толгойдоо болоо хураагаад хэрэггүй шүү гэж улмаан шавдууллаа.
Энэ нь гэвч сүрдүүлэг мэт байхаач. Гаваа харин тэр хоёрын ярианд оролцож дэрэгдэн байхыг ч хүссэнгүй тул ажиггүй царай гаргаж ойр хавийн газраас хуурай гişүү цуглуулж эхлэв. Цоож тэгэхэд төлөөлөгч минь би таныг надаас хизээ асуух уу гэхээс л яс хавталцсаар удлаа. Ах маань яваад сар орчин болж байна. Одоо болтол сураг алах. Юунд гэж явааг нь таач гадарлах шүү дээ. Үнэн дээр би таныг асуухгүй болохоор хэлж төвдөхгүй явсаар л энэ хугацааг варлаа. Одоо юуг нь нуухав? Дааш ах маань бараан өнгөрөн гихчийн алтыг олно гэж ярьдгийг нэгдэл сангийн аж ахуй даяараа л мэдэж амны бай болгодог шүү дээ. Харин хаашаа явсныг нь би үнэндээ мэдэхгүй. Зэрд морин доор өгсөн байхыг бид бүгдээрээ үзлээ. Тэгэхээр энэ хавьд л яваа болов уу гэж санана. Гэж итгэл муутайгаар сулхан өгүүлээд газарт лаг хийтэл суулаа. Харин бор дуурсангүй. Юугчим бясалгах адил хэсэг болоод цойжиг мөрөн дээр нь зөөлөн алгадаж тамхин асаалаа. Тэр үнэндээ бараан өнгөрөн гэдэг нэрийг сонсоод тэн алмаарчээ. Урд шөнийн зүүдэнд үдсэн өндөр хар тоомсог шар турган дээлтэй эр бол бараан гэдгийг тэр сая л санав. Учир нь Москвад сургуульд сурч байхдаа түүний зургийг хальтхан харж байснаач бодов. Тэгээд ч зогсохгүй Монгол дээлэнд хадсан алтан саатай генерал погон дээрх АС гэсэн бичгэн угтаан Атман Семенов гэсэн нэрний товчлол болохыг ч бас нэхэн саналаа. Түүний Орос сургагч Игор бараан өнгөрн бол Орос улсын тэрч бүхэл хуучин хуваагүй засаглал болох хаант Орос улсын генерал биш. Атман Семенов гихчийн өөрийн дураар өргөмжилсэн хуурамч итгээд гэж хэлж байсныг тодорхой санаж суулаа. 21 хоногийн өмнө хуурай хар модны гişүүг зэрэглэж өртсөн түүдгийн гал омогтойгоор оч шидлэж таснасхийн дугуурсаар дүрлцэн. Түүдгийн дэргэд азарган нэхийдэл өмсч ямаан дах нүмерсэн хоёр залуухан ирж суухаачээ. Тэд саявтархан цайлж дууссан бололтой дэрэгд нь уур савсуулсан жижиг хар тогоо харагдана. Хоёр ирийн арай ах болох 40 иргэм насны хүдэр бор хүнийг дашгих бөгөөд багхан дүүмэд өндөр улаан залууг итгэлд гэхвэлээ. Тэд хоёул их л сэтгэл тэнгэр бие тавиран байх мэт. Тэднээс холгүйхэн газарт эмээлийг нь авч модноос уйсан 3 морь байхын зэрэгцээ хоёр ирийн дэргэж шахан байх бүдүүн модонд Орос винтов хоёрыг төшүүлсэн харагдана. Энэ үед итгэлд гартаан барьсан хуучин шар цаасыг харж инээмсэглсээр суухаачээ. Төвний гарт байх тэрхүү цаасан дээр гараар зурж тэмдэглэсэн газрын зураг мэт зүйл харагдах бөгөөд жижигхэн улаан цэгийг тойруулж багхан зайтайгаар 3 үе тойрог зурсан тодхон. Итгэлд тэрхүү зургийг ширтэж хэсэг сууснаа дашөөдөө сар байгаад дашаха би ч анхандаа нэг л итгэхгүй л байлаа шүү. Харин одоо болчиг мөрөн тодорхой болчихлоо та. Гэж их л таатай инээлээ. Даш тэгтэн газрын зургийг авч ийш тийш сэрэмжлэх мэт харна. Тэгснэн хөд инээгээд зөөлөг гэж энэ тухай ярихтал өөрийн ирэхгүй дуу намсч нуруу бүхийдэг болсон байх юм. Дүүмэн юутайч хоёулан агууг олоод орхив. Тэгсний дараа л энэ тухай ярилцъя. Алаагүй баавган арьсыг 10 хуваагаад яана гэд мөн л чангаар инээлээ. Итгэлд шилээ мажас хийж чимээгүй инэвхийлээд толгой дохлоо. Тэгснэн дашаха бид одоо тэгээд энэ 3 тойргийн хамгийн гаднахт нь ирээд байна гэж ойлголоо мөн үү? Гүй тэгээд тэр агууг тэмдэглэсэн байхад энэ 3 тойргоор юуг хэлсэн болоо? Гэж угсруулан асуув. Энэ үү? Энэ яах вэ дэмий юм. Тэр барон гэж алтан энд нуугаад 3 давхар хүрээ хамгаалалт босгосон гэдэг. Хүн айлгах гэсэн хэрэг төдий биз. Дашаха тэгээд тэр хүрээ хамгаалалт нь хаана байгаа хэрэг вэ? Дүүмэн энэ бол хүн айлгах гэсэн ам дамжсан яриа төдий. Түүнээс биш ямар юмны хүрээ босгохов. Тэр барон гэж айхавтар нөхөр өөрийн үйл хэрэгт дэм болгодог амьд шуламтай байсан юм гинүүлээ. Агуйд алтаа нуумагц өөрийн олон 10 ирсийг хөнөөж энэ газарт үрдийн харуул болгож үлдээсэн гэдэг ч яриа бий. Хааха би нэг л ойлгосонгүй.
Ойлгож ядаад байх юу айхав дээ. Шашин номоор хүний нүдийг хаасан харанхуй бурангүй үеийн улсыг айлгал гэсэн арга юм болов уу та. Түүнээс чи бид хоёр өнөөдөр ихний гортгийг нь даваад энд сууж байна шүү дээ. Ямар юм нь гарч ирээд бидний хөөх хүлээ дээ. Тэгээд ч тэр барууны шулам гэж ер нь ямар юм байхав. Хоёр ирийн дунд энэ митинг яриа өрнсний хойно даш хүд инээсээр морь харахаар босчээ. Тэр тийм цааш явах зууртан. Одоо ч алдахгүй итгэлт мэн. Би энэ хүрсэн хойно олготоо нэг олно. Жаахан тавьчиж үз. Гэсээр хэсэг яваад галын бадамлах дөлин гэрэл дөнгөж хүрэх газарт хүрээд сая нэг зогслоо. Тэр тийм морь харах зууртан доош газар ширтэж таатай энэмсгэлсээр. Гэтэл яг түүний өмнө хэн нэгэн ирээд зогсчих шиг болов. Ингээд яагаад ч юм дашин шээс тасалтан зогсжээ. Тэр хаажуухнаар толгоо өргөж өмнө ирсэн этгээдийг харахаар завдав. Гэтэл амжсангүй. Асар хүчрэхэг хоёр гар толгооных нь хоёр талаас шүүрч авах шиг болоход даш эргээд түүдэг гал түүдгийн дэргэд ажиггүй суух этгэлтийн зүг харчихсан байхан тэр. Энэ нь ухтаан даш эргэж харсан хэрэг октоос биш байв. Харин түүний нүур арби тийшэн бүтэн эргчихсэн байх бөгөөд тархиндах сүүлийн санамж нь итгэлт болоод түүдгийн галыг дөнгөж хараад үгүй болж буй тэр байлаа. Аягнаасаа бүлтрэг шахсан дашийн хоёр нүд ганцхан завчлаад тэр чигтээ таггүлэв. Итгэлт эл галын